Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт танд хүрдэг. 9 цагаар манданд танд хүрдэг. Ямар нэг махан халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн 3 дугаар студиэс хөтлөгч Царай Муутай Ариулан, Ааш Муутай Ари нар хамтран хүргэдэг найруулагчаар Чинбат ажиллаж байна. За манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үн цасны компани хамтран ажиллаж байна. За мөн амьсгалах агаарыг тань бид халамжлъя ураатай Air Condition агаар сэргийлтийн тоног төхөөрөмжөөр Air Care компани хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амрав уу? Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлэг хамгийн халуухан сэдвүүдийг танд халуун дээр нь хүргэх зорилготой ийм нэвтрүүлгээ. Тэгээд бид хоёр Google Trend-ийг ашиглаад өнөөдөр Google Trend-ээр юу тэргүүлж байгаа вэ? Танилцуулъя. За манай Ааш Муутай танилцуултаа. Царай Муутай гэдэг нэг үе чи. Яг баалгах чинь. За, миний эхний хүргэх мэдээлэл бол Британий pop дуучинтай холбоотой мэдээлэл байгаа. За, энэ дуучин нэрийг бид нар мэдэхгүй. Гэхдээ бөөнөрөө одоо дэлхийд даяар X дээр ч юм уу сошиал медиа дээр энэ дуучны өмнөх ба дараах зургийг зэрэгцүүлж оруулаад харьцуулаад байгаа юм байна. Харьцуулаад ингээд хилэлцүүлэг яваад байгаа юм байна. Бөөнөөс хилэлцээ. За, дараагийн мэдээлэл болохоор Оросын одоо алдарт дуучин 2000-ад оны одоо Октын шүтэн Андрей Губентэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл Оросын тренд дээр орж ирсэн байна. Тэгэхээр би ойр сонсог юм. Харин тий. Би ч өөрөө Губнийг сонсож өссөн болохоор бас Губний нэрийг тренд дээрээс харангуйтаа татаад аваад ирлээ. Үргэлжлүүлээ Холливуудын алдарч жүжигчин Том Круз Холливуудын бас нэгэн одоо сүүлийн үед гарч ирээд байгаа маш тачаангуй бүсгүүтэй болцож байгаа юу гэсэн мэдээлэл цэцэгдээ. За Том Круз маань ятгаад өөрөө нөгөө нисгэгч хүн болохоор бүсгүүчүүдийг ерөөсөө машинаар ээж тийшээ авч явдгүй юм байна. Дандаа л нисдэг тэргээр авч явд юм байна. За ийм мэдээлэл хөргөх бол сүүлд нь би Флорида мужийн нэгэн сувилагч маш ёс зүйгүй, ичхүр сонжооргүй одоо бузар булаа сувилагчтай холбоотой мэдээлэл Америкчуудын анхаарлын төвд ороод байгаа юм байна. Энэ мэдээллийг хүргэнэ. За би миний одоо судалснаар л өнөөдөр яг өчигдрөөс хойш GDP гэдэг хайлт Америкийн нэгдсэн улсад 15 мянган хайлтаар трендлсэн байна. За GDP буюу эдийн засгийн холбоотой ийм асуудал Америкийн нэгдсэн улсуудын анхаарлын төвд байгаа. За өчигдөр Америкийн нэгдсэн улсын яг энэ дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн үзүүлэлтийг гаргадаг одоо шинэ сар эхэллээ шүү дээ. Өнгөрсөн одоо энэ дөрөвний улирлын одоо үзүүлэлт гарсан. За энэ үзүүлэлттэй холбоотой эдийн засагт санаа зовж байгаа хүмүүс GDP ямар байсан бэ гэдгийг хайлтаар Google Trend-ээр тэргүүлж эхэлсэн байна. За мөн Terry Moran гэдэг хайлт 20 мянган хайлттайгаар тэргүүлсэн байна. За Terry Moran гэдэг хүний цаана нэг алдартай хүн байнга орж ирдэг од нуугдж байгаа. Энэ бол Трамп. За Terry Moran гэдэг ABC-гийн сэтгүүлч юм байна. Тэгээд ABC-гийн сэтгүүлч өчигдөр Трампын 100 уржигдөр 2 дахь өдөр 100 өдөр нь болсон юм байна. За тэгээд яг Америк нэгдсэн улс ерөнхийлөгч болоод 100 өдөр болно гэдэг чинь ингээд 100 эхний 100 өдрөө юу хийсэн энэ 4 жилийн өнгийг тодорхойлно гэж ерөөсөө яг улс төрчид үздэг. За энэ хүү 100 өдөр болоод юу хийвэ яасан бэ гэгээд ярьцлага өгсөн. За тэрнтэй нь холбоотой Abrego Garcia гэдэг нэр нэлээд анхаарлын төвд орж ирсэн. Тэгэхээр Abrego Garcia гэж хийн. За тэгээд Terry Moran юу гэж ярив? Трамптай нэлээд ам зүр морисон, юу зам морисон бэ гэдгийг ярих нь. За миний хувийн хамгийн дуртай тренд бол яг одоо интернетээр зөвхөн Google-ээр биш TikTok-оор тэр Facebook-оор Twitter-ээр ерөөсөө маш хажин жигтэй бүр феномен үзэгдэл болж байна л да. 100 хүн гориллаг дийлэх үү гэдэг энэ одоо хилэлцүүлэг ерөөсөө Twitter даяараа явагдаж байгаа юм. За энэ 100 хүн ирчүүд нэг гориллатай зодтолбол ялах уу гэдэг юм одоо хилцүүлэгт одоо хин татагдаж орсон мөхөр Mr Beast, Elon Musk ерөөсө бэдэг бүх хүмүүс л энэ одоо 100 хүн яг нийлээд гориллатай зодтолдох уу, дийлэх үү гэдэг дээр одоо маргаад бүгдөө өөрсдийнхөө бодлыг илэрхийлээд байгаа. За энэ дэр хамгийн сонирхол татсан өчигдөр өмнөх одоо саяхан Mr Beast өөрөө албан ёсоор энийг бүр турш үзэж магадгүй тийм нууцлаг жиргээ тавьсан. За энэний тухай ярина. За мөн хэрвээ цаг дуусвал мэдээж яг одоо өчигдөр аваргуудын лигийн тоглолтууд нөгөө тоглолт нь болж дууслаа. Барселона, Интер Милан хоёрын тоглолтууд болсон. За үүнтэй холбоотой Google Trends дээр бол дэлхийд даяараа Барселона, PSG, Арсенал, одоо Интер Милан гэсэн энэ дөрвөн багуудын тоглолтын үр дүнг голуудыг харах гээд хайгаад байгаа юм байлээ. Энэ тухай ярина. За эхний мэдээллээр орох уу? За тэгээ. За би эхлээд авчаа. За
За Британий поп дуучин Олли Морс гэдэг залууг бол бид нар мэдэхгүй. Би үнэхээр мэдэхгүй. Дууг нь би сонсож байгаагүй. Гэхдээ энэ залуу маань өөрөө одоо Британий алдарт X Factor шоунд 2009 онд оролцоод 2 дугаар байранд орсон юм байна. Сүүлд болохоор авьяаслаг британчууд дээр шүүгчүүлсэн яваад л Voice дээр ч лөө аль нэг шоунд дээр шүүгчүүлсэн яваад байгааг нь би харсан. За тэгсэн чинь энэ залуу одоо нийтдээ 33 удаа Британи болон Ирландд 33 удаагийн тоглолт хийх гээд аялын тоглолтод зарлаад за аялын тоглолтондоо зориулаад 40 настай дуучин залуу маань 12-7 хоногийн турш бие махбод огцом өөрчилжээ. За тэгсэн чинь одоо энэ өмнөх ба дараах гэдэг хоёр зураг нь цацагдаад. Уучлаарай. Тэнгүүд хүмүүсийн хувьд болохоор яг энэ өмнөх ба дараах зураг дээр нь эрэгтэй эмэгтэйгээр хуваагдаад байгаа юм байна л та. Одоо удахгүй найруулагч зургийг нөхөх байх нь юу яагаад вэ? За тэгэхээр эхний зурган дээр бол одоо яг үнэхээр энэ хүн болохоор тийм тарган бүдүүн биш. Одоо ийм ойлголт байдаг шүү дээ. Dad bod буюу daddy body гэдэг одоо нөгөө аав юм бихтэй гэж яриад байдаг тийм үү? Жохон махлагдуу ярина нэг тийм гүзээтэй биш тийм одоо твэр дүүрэн гэдэг л үг юм уу та эрэгтэй өвөн дээр бол заяа. За нөгөө хоёр дахь зурган дээр буюу хувирсан зурган дээр ингээд нөгөө яраасан гидснийх нь булчин ялгарсан те гар марынх нь одоо тэр 2 3 толгойтой булчингууд нь ингээд товооцсон ийм л зураг байгаад байгаа. Гэсэн чинь энэ дээр дэлхийн нийтээр яаж хуваагдаад бүр эн чинь бүр заяа хүмүүс эхлээд хуваагдчихжээ. Зүгээр ингээд X дээр зургийн ширлээ. Тэгсэн чинь сүүл рүүгээ бүр ингээд бүхэл бүтэн пол явагдаад заяа. 50000 хүн оролцсон дундаас нь ингээд статистик гаргаж ирээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харах үнцгийн ялгаа гэдэг ийм сэдв явагдаад энэ дээр нь шинжлэх ухааны дүгнэлт хийгдээ. Цаан чинь зүгээр бөө юм болчихин заяа. Ердөө энэ дуучны одоо хувирсан зургнаас гэсэн үг шүү дээ. Зя ингээд Олли Морсын хувьд болохоор одоо яг энэ эмэгтэйчүүдийн хувьд болохоор одоо найруулагч зургийг нөхөр харагдах бах. Dad bod буюу тэр зузаан биетэй булчинлаг биш. Одоо бие хаанд нь илүү их дурлаад байна гинэлтэй. Харин эрчүүдийн хувьд болохоор пүү бро ямар лаг хувраа байжээс та супер шүү гэх мэтчлэн одоо нөгөө илүү их тэр булчин шүрмсэн зангирцсан байгаа зурганд нь илүү одоо анхаарлаа хандуулдаг байгаа юм. За нийтдээ 50000 хүн одоо X дээр явагдсан пол дээр оролцсноос заяа. Нийт эрчүүдийн 42% нь ямар гой болоо вэ, ямар гой хувраа вэ гэдэг ийм юу өгсөн байна. За харин эмэгтэйчүүдийн 26.8% нь одоо тэр зузаан буюу тэр булчин шүрмэсгүй байгаа тэр биеинд нь илүү их дуртай байна гэдэг ийм хариу өгсөн юм байна л да. Ингээд дэлхийд даяар хаваалцаад байна. Зя. Энэ зураг нь орж ирвэл уг нь хармаар байлаа. Гэхдээ ер нь бол үнэн шүү дээ. Яг үнэндээ ингээд төмөр өргөд эхлэхээр хүмүүс тэгдэг. Манай найзуудаас олон ярьсан. Эмэгтэйчүүд яг үнэндээ цагаад болохоор бүр нэг амар бучин шүрмэс ангирсан залуучууд. Тийм дуртай биш ээ гэж ярьдаг. Үнэн шүү дээ. Ер нь үнэн юм шүү. Мэдгүй би тэрийг одоо эмэгтэй байж үзсэн биш яаж яддаг. Гэхдээ зүгээр ингээд яг ингээд булчин шүрмэсээ зангируулад эхлэхээр сүүлдээ хинт зориулж одоо бэлтгэл хийдэг болж таардаг гэхээр эмэгтэйчүүд биш хажууд байгаа залуудаа би гоёолж өгөөлээ. 2 минут амар усаад авчих. Тэгэл 2 минутээ тэ хэдэн минутээ ёо алж ийна л гэдэг. Яг үнэндээ тэр чинь ховцны цаанаас бол хүмүүс харагддггүй гэдэг шиг. Тэгээд эмэгтэйчүүд яг үнэндээ тийм одоо манай аашмууд бол тэгж үзэж байгаа юм байна. Яг би дэлхийн нийтийн одоо эмэгтэйчүүдтэй адилхан байр суурьтай л байна л да. Дэлхийн нийт нь ихэнх нь тэгдэгэ гэж харин үзэж байгаа юм тий. Ер нь зангирсан биенээс илүү хөөрхөн тийм гоё зузаан махлаг одоо Монгол бөхчүүчиг бие чинь гоё штэ. Баримлаа гэж. Замаанахан сонсож байгаа бол бас ийм хүмүүс олон байдаг гэж байна. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээллийг би энэ горилла 100 горилла 2. Би энэтэй холбоотой төмөн видео үзсэн. Тэгэл байн гарч ирж илээ. Танд ч удахгүй хүрнэ. Тэрс энэ интернет даяар энэ асуудал яагаад ч юм үзэгдэл болж буюу феномен болж гарч ирж байна. Тэгээ хаяа одоо Чак Норрис ч юм уу хаяа ингээл нэг юм интернет үзэгдэл нийтээр шуурдаг штэ тий. Эсвэл хактуа ч юм уу тий. Хактуа гэдэг нийтээр шуурдаг шиг. Энэ 100 одоо эрэхтэй горилда зодтолтол ялах уу гэдэг одоо юу явж мэтгэлцэн юм шүү дээ. Интернет даяар өрнж байна. Бүгд л мэдэмхэр чинь. За тэгээд энэ юунаас эхэлдэг гэхээр Dream Chasing Mike гэдэг одоо Twitter хэрэглэгчээс X-ийн хэрэглэгч пост хийсэн байна. Яг сэтгэл зүйн таалцсан. Яг маш хүчтэй, эрэмгий
100 ирчүүд бол нэг горилыг зодж л таарна штэ гэл. За. За тэгээд ингээд энэ тэгэд нь штэ тий 268 сая үзэлттэй. Тий. За За. хэдэн мянган одоо юутай одоо ретвиттэй бүр ингээд олон анхаарал татаад байна л да. За тэгэл одоо энийг нь үлгэж аваад TikTok одоо YouTuber хүмүүс юу гэсэн мэхээр энэ юугаач мэддэггүй бацаа. Яаж та нар горил гэж юу гэдгийг мэдэх үү? Яг туулаа зодголт дийлэхгүй штэ. Яагаас ч дийлэхгүй. Тэгээд ч тэгж нэгдэн гэж 100 залууч юу гэдэг ингээл. Тэнгүүд нөгөө талаас нь бас хэсэг хүмүүс нь мөчөөгөө өгөхгүй. Ер нь 100 залуу бас мэдээж хэрэг ихний одоо юу бол 20 нь бол ингээд нухш болно тий. Гэхдээ үлдсэн нь нухш 80 барьж авахгүй юу гэх мэдчлээ одоо. Янз янзын өнцгөр одоо энэ 100 ирчүүд горилтой задлтуул яах вэ гэдэг энэ одоо хэрүүл тэмцэл одоо интернет даяар өрнжин л да яг одоо. Горил гэдэг чинь нөгөө ингэж яваад идэг юм биз дээ. Тэгээ хамгийн том одоо мичүүд мичний амтнаас за горил бол 200 кг хүртэл чинь тэгээ ерөөсө байгаа нь тэр чигээрээ буулчин. За King Kong бол горил гэхдээ яг тийм том бол биш л те. Гэхдээ хүнээс бол 2 3 дахин том хүнд дан болчгоос бүрдсэн энэ амтнтай 100 ирчүүд задлтвал яах вэ гэж. За тэгээ манайхан 100 ирчүүд задлтвал яах вэ гэдгийг чи юу гэж бодож байна? Би горилын дийлнэ гэж бодож байна. 100 ирчүүд зүгээр ингээд зохиол явуулчихна. Ягаад гэхээр зүгээр миний л бодол шүү. Тэр одоо горилчинтэй тэр бие махбод нь илүү хүчтэй байхаа хэрээр бас нөө тамиртынхээ нь илүү байгаа болов уу гэж бодод байна л да. Тамирт гэтээ 100 штэ. 100 нь уу? За 100. Манай харид 100 ирчүүд амтагдчихээн дөө. Ерөөсө дийлнэл гэж хинч дээл гэж. Харин тийш дээ. За тэгээд энэтэй холбоотой одоо маш олон төрлийн чат GPT-гээс хүмүүс асууж гэн ер нь аль нь ялах болоо гэд. За бүр видеонууд гаргаж эхэлсэн. Симуляц одоо 100 одоо бүр 10 мянган ирчүүд 100 горилтой зодтолтол яах вэ гэд одоо видео мэж интернетээр тараад яг боддоор яаж ийн гэд. За ингээ янз янзаар одоо үзсэн. Тэгээд энэ хэрүүл дуусахгүй л аа. Мэдчих хэрэг яаж мэдэх юм бэ? Одоо 100 ирчүүдийг үзчихэж л мэдэх юм шүү дээ. Үзчихэж л мэдхээс хойш. За тэгсэн чинь нэг хүн жиргээ гаргасан. За энэ бол Mr Beast. За Mr Beast өчигдөр одоо энэ яг жиргээ битсэн байна. 100 хүн байна уу? Би нэг туршилт хийсэн юм а 100 хүн байна уу гэд жиргээдсэн чинь тэр нь 34 мянган ретвиттэй 610 мянган фаворит авцсан 50 сая хүн үзчихэд байгаа юм байна. За Mr цаад чинь эвгүй шүү дээ. Цаад чинь эвгүй шүү дээ. Яг тэгэхээр одоо нөө Squid Games гэдэг кино гарч ирсэн шүү дээ. Squid Game-ийг андарна гэд хийсэн хүн шүү дээ. Нэвтрүүлэг хийсэн. За Mr Beast бол одоо дэлхийн хамгийн олон YouTube дагагчтай. YouTube-ээс орлсон орлого болгоно ерөөсөө л буцаагаад контенттай зарцуулдаг. Тэр цаадах чинь яг тэр мөнгөөрөө ийм хийж магадгүй хүн энэ хяруу дээр байдаг бол Mr Beast юм байна. За Mr Beast гэхдээ яг үнэхээр 100 одоо ирчүүдийг одоо энэ чинь амнаас ирсдээ шүү дээ. Горилла зодтолдуулах уу яах уу гэдэг нь бас сонин. За энэ дээр бас нэг хүн татагдаж орсон. Elon Musk доор нь биччихжээ Mr Beast-ийн. За өсрөл хүмүүс хүн үздэг гэдэг ухаантай юм шиг юу л муу юм болов гэж гээд орны Elon Musk-ос хадгаа ичжээ. Яаж дутхуу дээ те Elon Musk гэдэг чинь. За ингээд хүмүүс ямар хүлээлттэй байгаа гэхээр Mr Beast тун удахгүй магадгүй ийм одоо 100 ирчүүдийг горилтой задлуулах ч юм уу энэтэй холбоотой энэ хэрүүл маргааныг таслахын тулд одоо нэг контент хийж магадгүй юм байна гэсэн хүлээлт одоо үүсчихэд энэ надад бас энэ маш сонирхолтой. Нэрээ ямар ч төрлийн контент хийх гээд байна. Юу тун. Яа гэхдээ энэ баг мэдгүй зүгээр би зүгээр зүгнээ л доо би өөрийгөө ванга гэж бодоод MJ-ийн ванга байна гэж ихэд тэгэх юм бол энэ бүтэхгүй энэ хийгдэхгүй бах. Яаж ч утсан. Ягаад тэр хүний амь насны асуудал яригдах болохоор одоо жишээ нь хичнээн гэрээ хийгээд миний амь нас хамаагүй ч гэсэн чи хууль бус болно үсттэй. Зохион байгуулах нь тийм. За гэхдээ надад бол үнэхээр тогтолтой нэрээ за бүртгүүлчихдээ юм. Йоо. За томшгүй. За болж үзье. Ингээд дотор хүн нь гарч ирж ингээд тэнийг юм яриад. За хамтран ажиллагчдад танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ таны хөрөнгө оруулалтын зөвлөх APS үндэс цасны компани хамтран ажиллаж байна. За хөрөнгө оруулалт гэдэг ойлголт бол тий биднээс ер нь бол нэг хол санагдаад байдаг тий. За тэр одоо бирж дээр ямар компани хувьцаа заргаж байгаа. За тэр хувьцааг нь худалдаж аваад яаж өсгөх юм, яаж өгөөж хүртэх гэх мэт асуудлууд бол надад бол хол санагдаад байдаг байхгүй юу. Тэгээ би Apex-ийн мэдээллийг уншичаад бас эн чинь бас тийм хол одоо холын юм байхаа байчихсан юм байна. Би ердөө аппликейшн дата дансаа нэхэд хангалттай байна гэдэг мэдээллийг би эндээс авсан. Одоо би энийгээ бит хоёр та нарт ярьж өгье заяа. За хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн ашиг олохоос гадна одоо санхүүгийн эрсдлээ өөрөө удирдах сурах нэмээд тухайн салбар дээр нь хөрөнгө оруулалтын салбар дээр нь тоглолт хийгээд сурчих юм бол тэр тухайн салбар дээр явж байгаа мэдээллээс хамаарат бас ингээ хөрөнгөө ингээ зохицуулж сурах юм чадварыг олгод юм байна л та. За
Ер нь зүгээр улс орны хөгжил бас шууд миний зүгээр бодлоор энэ санхүүгийн боловсролтой шууд холбоотой гэж боддог. За ер нь одоо хөрөнгийн зах зээл дээр тоглолтог энэ тухайга мэддэг хамт олон ард олонтой байна гэдэг бол эдийн засаг маш бодитойгоор бүтээлчээр урагшлахын цомд мөн. Тэгэхээр энэний дамжин одоо ажиллах нэг одоо платформ бол Apex Capital. Ялцгүй Apex Capital байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгийг үзүүлэхээс гадна санхүүгийн зорилгоо тодорхойлох, эрсдлээ удирдах, өгөөжөө нэмэгдүүлэхэд нь Apex-ийн зуучлаа туслаад өгөхөөр бүр ингээд бэлэн үйлчлэг нь байдаг болчихжээ одоо тийм үү. Зүгээр харанхуй очоод тэр хөрөнгийн биржийн гадаа очиж зогсох биш. Одоо бүхэл бүтэн компани үйлчлэгийг нь үзүүлдэг болсон байна. Тэгэхээр 10-аас 20 асуулт бүхий асуулгын тусламжтайгаар одоо миний ч юм уу хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлоод хувь хүний маань онцлог тохирсон зөвлөгөө өгөх, багц санал болгох үйлчлэгийг үзүүлж байгаа. За мэдээж хэрэг Apex Cgmen гэсэн албан ёсны вебсайт дараа юм байна. За энэ албан ёсны вебсайтаар н ороод та бүртгүүлээд өөрийнхөө аккаунтаа нээгээд за дотоодын болон гадаадын хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. За 7 хоног болго ингэж хүргэдэг. За тэгээд Apex Trader гэдэг ап байна. За энэ апыг татаад үн цасны данс нээгээд хөрөнгөний зах зээлийн үйлчлэгийг харуулсараа шууд хэлбэршүүлэн авах боломжтой. Харин за тэгэхээр 75 10 75 тэгдэг. 75 10 75 тэгдэг. Манай нэвтрүүлэгтээ таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үн цасны компани хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За хот Apex нэвтрүүлэг үргэлжилж байна. За манай энэ хүмүүс битсэн байна. Горил нэг л цогхоход нэглээд хідэн залуу унах байхаа. Тэр дундаас нь хідэн босч ирэх бол Жундаги битсэн байна. За энэ дэр чи одоо хүмүүс бол янз янз бүр зодооны урлагийн хүмүүс хүртэл ингээ орж ирээд тайлбарлаад байгаа байхгүй юу. За ингээд горил бол мэдээж хэрэг ихний ерөөсөө л одоо хүмүүсийг цохол ерөөсөө тэр дороо өхөн ихний хорол бат өхөн. Гэхдээ эднээс бол золиосоо гэж бодох хэрэгтэй гэдэг бүр стратеги тактик хүртэл боловсруулад нэлийн гүнзгий төвшөнд хилцүүлэг яваад байгаа. Ямар хэрэг вэ? Тэгээ хайшаа тэгээд ихний эдэн зүгээр юунд золиосонд нь гарангуудаа арын эдэн ялагч болох юм аа хайшаа. Тийм муухай даварцсан. Гэхдээ тэгээд манай найз бид хоёр бас ийм асуудлаас болж хэрэлцсэн. Бүр баг зодтолдох дээрээ болсон. Ирчүүд нэг сайн юм. Гэхдээ багтаа л да. Манай найз юу гэсэн бэхээр яг цагаад л бол нохойг бол хүн барна шүү дээ. Би ч гэсэн хадч чадсан шүү дээ. За. Өөрөмжлөлтэйгээр. Үгүй тэр чинь амь нас дэнчин дээр тавигдвал хүн шал өөр шүү дээ. Чи мэдгүй хүн ч гэсэн амтэн шүү дээ. Би тэгэл юу гэж нохойг тэгэл нохоо чинь зүгээр шүдтэй ураа тусдаг юм байгаа гэсэн чинь. Би бол тэгэл хазуулж байгаа зүрүүлэл ажиллана шүү дээ. Яаж иж байгаа л амь гарна гэл. Тэгээд гэхдээ мэдээж энэ хэрүүл бол тасалж чадаагүй. Ер нь бол энэ ийм сэдв эрчүүдийн ялангуяа эрчүүдийн хувьд маш сонирхолтой, маш тийм догтлуулсан тийм сэдв байдаг юм байна л да. Тэгэхээр эрчүүд тэр чигээрэл ер нь эрчүүд лээ. Ер нь ингээл 100 эрчүүд ер нь горилыг дийлэх болов гэл. Бүгд нийлж байгаад үзэхгүй гэл. Бүгд янз янзын хэлбэрээр яриад байгаа юм. Чи бол ер нь дийлнэ л гэж бодоод байгаа тий. Гэхдээ би яг байр суурь илэрхийлэг үнэ л дээ. Мэдгүй юм л да. Гэхдээ би зүгээр бодохоор мэдээж хэрэг зэвсэг ашиглавал асуудалгүй шүү дээ. Би ганцаараа баг. Йоо, зэвсэггүйгээр зэвсэггүй 100 бол тэгээд ална шүү дээ. Зэвсэггүй 100 хэрэгтэй. Харин зэвсэггүй гар нүцгэн 100 хэрэгтэй бол бодоол юм л да. Янз янзаар би бодсон. За ер нь бол ялагдах байх. Гэхдээ тэр чи одоо бас нэг юм хүн байна да. Нэгнийхээ ясаар ч юм уу те нөгөөдхөө зэвсэг болгож ашиглаж бас болох уу гэж бодоол те. Шүдийн барьж байгаа ч юм мэдгүй хамгаалдаг шүү. Үгүй гэл янз янзэр ингэ бодогдоод байгаа. Үгүй тэр нэг 20 30 хүн горил зодуулсан чи ариун тэнд хүн одоо ясмасыг гаргах гэж сууж байгаа юм аа. Өмнөө нэг хүнийг барьж чадлаа гэл ингэ. Бамба хийгээл. Яриулаад дотор хүн нь гарч ирээ гэж шүү. За гэхдээ ямар ч байсан энэ бол мэдээж яриг хариултыг олох боломжгүй. Гэхдээ хүмүүсийн үнэхээр их анхаарлыг интернет даяар татаад байгаа юм байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Оросын холбооны улсын гавьяач жүжигчин эн чинь баг ардын жүжигчин билүү дээ. Гавьяач жүжигчин Андрей Губентэй холбоотой мэдээллээ. За Андрей Губений одоо би чи одоо дуунуудаас нь санаж байна уу? Үгүй манай ихч дүүнэр л одоо Андрей Губен л гэдэг байсан санаж. Юу би бүр Монголд ирэхэд нь уйлж ирсэн шүү дээ. Монголд ирж исэн юм уу? Ирж исэн. Уйлж исэн. Яг гэж шүтээд байхгүй. Үгүй юу гэсэн. Шүтгэхээр уйлах хэрэгтэй. Тийм бүр ингэж дуулахыг хараад уйлсан шүү дээ. Тийм үү? Тэгж би бүр тэгж шүтчихсэн. Би одоо Лиса, Милая, Мая, Мальчик, Бродиага, Птица, Бести Бягад би зөндөө дуунуудыг одоо ч хийжээрэй мэднэ. Энэ нөгөө Милая, Мая. Тэр мөн үү те? Мөн. Чиний ихтэй Facebook хаяг явуулаа. Блоглоо. Йоо энэ өөлөд тахтай юм арай. Юу гэж байгаа? Би дэлсийг хараад хүүхнүүд уйлдаг лсэн биз. За би дэмжээ ажиллагчаа танилцуулдаг юм байна. За манай нэвтрүүлгийг ийм арт илүү чанарыг илүү хямдар
дэмжин ажиллаж байна. Ийм арт хороолол салбар илүү чанарыг илүү хямдаар 5 сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн ийм арт хороолол салбарт онцгой амьдрал урамшуул зарлаж, дээр нь 50,000 төгрөгөөс дээш худалдан авалтанд эко тор бэлгэлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ийм арт Facebook хуудас болон 7611 тэг1 дугаараас авална уу. Манай нэвтрүүлгийг ийм арт дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Андрей Губин. За Андрей Губин маань бол 90-ад он, за 2000-ад оны ихэнх үеэр бол үнэхээр мандан бадарч байсан. За 2004 онд гавьяач жүжигчин солоо авсан байдаг. За энэ үйл явдлаас хойш ер нь бол урлагийн ингээд одоо тэг карьераа орхиод өөрөө нэлээд даалт ороод сүүл рүүгээ ингээд царай цус нэлээд хэцүү болсон царайтайгаар ингээд энд тэнд харагдаад хүмүүс за энэ Губин ингээд архинд орчиж тэг харт амхинд орчиж за одоо энэ хүн ингээд бүр байхгүй болчлоо гэдэг мэдээлүүд маш их явагдаад за сүүл рүүгээ Андрей Губин өөрөө мэдээлэл хийсэн байдаг. Энэ нь ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр миний ингээд биений нэг хэсэг мэдээг алдсан. Одоо нүүр маань нэгтэл рүүгээ ингээд саажсан болохоор би нэгтлийнхаа гарыг ч юм уу мэдэрдэггүй. Тэгээ энэ ингээд биеийн ийм ингээд өвчнөөс болоод би уралгаас хөндөрхөөс өөр аргагүй байдалд орсон. Тэгээд яг энэ үеэр нь бас нэг зөвүүн заяо. Одоо энэ хаан байна нэг Василий Шуров гэдэг одоо сэтгэл зүйч гарч ирээд Андрей Губиныг ингээд маш удаа дараа дайраад яг юу гэж дайрсан бэ гэхээр Андрей Губин өөрийгөө өвчтөе гэж хэлээд байгаа боловч энэ хүн бол сэтгцийн өөрчлөлтөө болсон гэж дайраад тэгээд ингээд царай зүс хүмүүс тэр нэг ядруухан яваа одоо найруулагч зураг нөхцөн байгаач тэр 90-ад онд тийм үү одоо чинь би хүртэл уйлж исэн гэж бодохоор ингээд энэ зургийг хараад үлсэн юм уу? Үгүй л дээ. Энэ 90-ад оны зураг юм уу? Үгүй. За аригуна. За. Юу яасан шүү. Тэр үед чинь те одоо 2000-ад оны их үе яахгүй да. Тэр үед чинь бүр ингэ мандчихсан гоё дуучин. Одоо ингээд ийм ингээд одоо 74 оны хүн чинь энэ жил 51 настай юу те. 51 настай энэ хүн маань одоо бол ингээд бие махбод царай зүсний хувьд нэлээ ингээд эрт хөгшрөлт явагдсан. За тийм царай нь ингэж иймэрхүү байдалтай байгаагаа 50 бол залуунаас шүү дээ. Юуг тайлбарласан бэ гэхээр өөрөө болохоор нөгөө бие махбод нь өвчтөй байгаа учраас ийм болсон. Тэрээс миний гадаад төрх болтой миний ингээд ямар нэгэн муу зуршил надад байхгүй гэдэг ийм тайлбарыг хийжсэн. За тэгэхээр одоо бол үнэхээр би ингээд найруулагч ингээд өмнөх зургнуудад харьцуулсан зураг өгөх юм бол үнэхээр гой залуу байсан. Тухайн үедээ бүр ингээд шүтээлтэй. Би бүр кассетын жажилтлан сонсдог байсан. Тэгээд ямар ч сан одоо Андрей Губин яг ямар мэдээлэлээр тренд дээр орж ирсэн бэ гэхээр ер нь бол Андрей Губин урлагт эргэн ирэх магадлал маш өндөр байна гэдэг ийм юугаа гарах гэдэг юм л та. 4 сарын 30-ны өдөр болохоор Лиза болон Зима Холода гэдэг дуунуудынх нь одоо дуунуудаа дуулжсэн дуучны маань төрсөн өдөр. Одоо өчтөр болсон. Тэгэхээр ингээд одоо тухайн үед 90-ад онд 2000-ад онд Губинтэй хамтран ажиллаж исэн томоохон хөгжмийн продюсерууд бүгд одоо Губинд баяр хүргээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн. За Губиний хувьд болохоор ямар хариулт өгсөн бэ гэхээр за би бол тайзан дээр гарч дуулахад бол татгалзах юм байхгүй. Гэхдээ нэг удаа дуулахын тулд би 1 сая доллар авна гэдэг хариу өгсөн бэлээ. Тэгэхээр Губин яг яагаад энэ ингээд 2000-ад онд ингээд маш алдартай. Үнэхээр ингээд яг одоо тухайн үе Орс MTV дээр ингээд Губиний дуу ингээд маш олон давтамжтайгаар явдаг байсан л ялтчгүй л тэр хүн чинь супер од байсан. Одоо тухайн үед одоо чинь Мария Кэри ч юм уу энэ одоо Холливуудын дива гэж яриад байдаг шүү дээ. Дива хүүхнүүд маш ингээд том шаардлага тавьдаг гэж ярьдаг. Одоо чинь дуучны арын өрөөтэй тим цэцгээр дүүрэн байх ёстой, тим лаа өнөртчих ёстой гэдэг шиг Андрей Губин Оросын entertainment ертөнцид урд хожид байгаагүй дива зантай байсан гэж байгаа байхгүй бүр оддын зантай заяа. Тэгснээ ингээд хүмүүс өөртөө ингээд юм ярих гээд оролдонгууд ингээд шууд ярваж мураагаалцаа ёо. Тэг гарын үсэг ингээд гарын үсэгч асуух гаагүй өөр юм дээр гарын үсэг зурлахад ч зурхгүй гэж үгээл тэгдэг тийм оддын зантай хүн байсан. Тэг тийм болохоор ялчгүй нөгөө тухайн үед нь Губин бол үнэхээр том од байсан болохоор продюсерууд ингээд Губнийг үнэхээр ингээд дээшээгээ та ингээд од шүү дээ гэдэг байсан бол одоо ч энэ хүн ингээд энэ занд хэвээрээ байгаа юм байна. 1 сая доллар гэдэг бол бас тий одооний ингээд том одууд ч ийм хэмжээний мөнгө бараг нэхгүй дээ гэсэн ийм мэдээлэл гарсан байна л да. Би энэ Oxus Zigro гэсэн сайт хараа сууж байна л да. За нэр Андрей Губин гэж нэрийг одоо сонсч байсан ялцчгүй. Гэхдээ мартсан байна. За ингээд өчигдөр төрсөн өдөр нь болоод бас давхар хайлтан дээр нь орж ирээд байгаа юм байна тий. За энэ Андрей Губин гэдэг залууг иргэн саналаа. Тэгээд омбог юм бод битсэн байна. Хөөх зайлвал ямар хөгшрөө вэ гинэ. Харин тийм энэ ялч хүн нөгөө өвчнийх лах шиг байна л та тий. Харин тийм байна. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл Google Trend дээр Terry Moran гэдэг хайлт одоо 20,000 хайлттайгаар тэргүүлж байна. Өчигдрөөс хойш. За Terry Moran гэж хин бэ?
За. Тэр юм орно. Зарим хүмүүсийн цаана нэг хүн л нуугдаж идэг. Тэр бол Трамп. Одоо миний ард бас Трамп гэж худлаар Үгүй одоо Трамп гэдэг нэр нь орж ирэхгүй мөртлөө өөр ингээд хайлтаар ингээд нуугдаж орж ирээд гэдэг ялтчгүй. За тэр юм орно гэдэг л ABC гэдэг нэвтрүүлгийн хөтлөгч юм байна. За тэр юм орно Трамптай 100 өдрийн дараах одоо ерөнхийлөгчийн сонгогдоод тангарагаас хойш 100 өдөр 100 дахь өдөр уржигдөр тохиосон байна. Энэ дэр нь ярилцлага хийсэн сэтгүүлчийг одоо нэвтрүүлэгчийг хөтлөгчийг тэр юм орно гэдэг юм байна. За тэгээ тэр юм орно юу ярьсан бэ гэд. Тэгээд яагаад тэр юм орно Трамптай ингэ зөрчилдөд байгаа гих мэд хайлтууд орсон. За энэ ярилцлага нь бол мэдээж хэрэг маш олон сонирхолтой сэдвүүдийг хүндсэн. За энэ хоёрын ярианы гол сэдв бол Абрего Гарсиа болж хувирсан. За. Абрего Гарсиа гэдэг санаж гинөө. Үгүй. Абрего Гарсиа гэдэг энэ залуу одоо юу юм бэ? Трампын 3 сарын 15-нд хөөгдөж гарсан юм байна. Одоо н ICA гэдэг юу яасан шүү дээ. Би бас яг ийм байдлаар гарсан нэг гоо сайхны одоо мэрэгжилтэй залуу байсныг бүгдээрээ санаж байгаа. MS13 буюу Мария Салватручи 13 гэсэн аимшигт Өмнөд Америкийн одоо Төв Америкийн бүлэглэл байдаг. Эднүүстэй холбоотой гэж бага хүмүүсийг гаргацсан. За тэднүүсийн нэг нь Абрего Гарсиа. За Абрего Гарсиа 3 сарын 15-нд ингээд албатан гараад очиод тэр нэг Гватемалийн шоронд, Сальвадорын шоронд нь очиод суудсан байгаа. За тэгээд энэ хүн 2019 онд уг нь бол бас Америк нэгдсэн улсад орчлуулсан юм бэлээ л дээ. Тэгээд 2019 онд найз охинтойгоо муудалцаад шүүхээр ороод шүүх бол энэ хүн хөөн гарах үндэслэл байхгүй гэсэн юм. Шүүхийн хаалттай байсан хүн юм байна. Хөөн гарах үндэслэл байхгүй гэдэг. Тэрийг үл харгалзахгүйгээр ямар нэгэн шүүх ажиллагаа явуулахгүйгээр шууд оронгуудаа ICE буюу одоо энэ гадаадын харьяатынхан Америкийн хөөгөөд албатаад гаргацсан. За энэ талаар нь одоо тэр юм орно ярьсан байгаа юм. За тэгээд Трамп юу гэсэн бэ гэхээр энэ залуу бол MS13-ын одоо юм уу? Одоо гişүүн мөө? Одоо Мария Салватручи гэмт хэргийн бүлэглэлийн этгээд мөө? Надад зураг нахаа. Зургийг харуулж байгаа. За одоо манай найрал зургийг харуулах. За тэр нь ястай илхийн авна. За Трамп өөрийнхөө одоо Twitter хуудасаараа би линк нь өгсөн байгаа. Манай найрлагч одоо Трамп tweet гэдэг. Энэ хиний Абрего Гарсиагийн гарынхын зургийг нь үзүүлсэн зургийг тавиад энэ бол MS13 гэд бичсэн байгаа үстэй гэд зургийг нь үзүүлж байгаа. За тэгээ бүгдээр тэр зургийг одоо маш ойроос үзнэ. Нэг харсан чинь. Тэгээ ер нь ямар эвгүй бэ те зөвхөн шивээсэн дээр тулгуурлаад тэр шүүхийн тэр те баримт шийдвэр тогтоол ямар ч хамааралгүйгээр гаргачихсан шүү дээ. Яг зөв. Одоо ингээд өөрийгөө Трамп одоо өөрийнхөө доор удирдлагын дор байгаа хүмүүс юу гэж өмөрөд байхаар нэрнгээсээ одоо энэ одоо гарн дээр шивээсээр л одоо MS13 мөн гэж одоо дүгнээ зөвхөн шивээсээр нь дүгнээд ингээд батлах гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл эн чинь яг үндэ хуулийн хувьд хамгаалттай байсан хүн тэгж гаргаж болохгүй хүн байсан байж тарж байгаа юм. За одоо энэ зургийн Трамп албан ёсны Twitter хуудасаараа тавьсан зургийг одоо бүгд харж байна. За энийг бүгд хэрэг ойр толгойд дарах юм бол илгийн юм заяа. Яана. Тэр одоо зургийг өшөө домруулаараа манай найруулагч боломжтой юу. Тэр ингээд нэлээ ойртол. Тийм биш дээ. Хүүти. Тэнийг юу юм бэ? 7 хуруунд дэр нь цэцэг юм уу, канабис юм уу? За одоо ингээд хурууных нь энэ дэр нь бичээстэй зурагтай зургууд байгаа. Шивээс бол ялцчих байгаа. Тэрний дээр байгаа MS13 гэсэн бичгүүдийг харж байгаа. Тийм бэ. За энэ манайхаа за одоо бас бүгд 21-р зуунд амьдарч байна. За би ч фотошопор юм ачим хийхгүй шүү. Харин энэ одоо энийхээ өөрөө шивээс гэж хэлээд байгаа юм. Шивээс гэж хэлээд байгаа. За арай л да. Энэ одоо би буруу ойлгоогүй бол Трампын доор ажилладаг хүмүүс л одоо ингээд энэ MS13 гэсэн бичгийг ингээд энэ дээр нь гоё фотошоп бүр фотошоперч зөө. Пейнт байна. Пейнт дээр тавьж байгаа MS13 гэдгээ тавьчаад тэгээ одоо хүртэл нэрээ манайхаа яг Twitter-ээр хайх юм бол Трампын твит одоо хүртэл байгаа заа. Ороод үзэж болно. За ингээд MS13 гэдэг энэ одоо ийм ингэж одоо шивээс хилэглээ гэхэд одоо Arial Manor Times-ны романаар ингэж хийнэ гэж болохгүй. Тэгэд энийг нь үлгэж аваад хүмүүс за Трамп ойр хавьдч аятайхан фотошоп ядаж ашигладаг хүн байхгүй юм биш үү? Бараг баахан тэнгүүдэр хүрээлцсэн байгаа юм биш үү гэж үлгэж аваад бүүн зодуулаад байгаа юм байна. Трамп тэгэл энийг харуулаад энэ ингээд MS13 гэж байгаа ч MS13 тий Мария Салватручи шиг өмнө гэдэг. Яа. Би тэгсэн чи айгу гүн ухааны юм бодоо зэ. За энэ канабис тэр нэг ингээд юу чагталцсан нүдтэй смайл загалмай хохимоо толгой нийлээд MS13 лого юм болоо гэж бодож читэрсэн. Тэгсэн чинь би тэр илүү гүнзгий төвшинсэн. Би тэр
дээдлийн тэр тоо өсгий чинь би шивээс гэж хэлж ингэж ойлгоогүй байхгүй. За энэ канабис нь эм гэдэг үсгийн юу тайлбар гэж ингэ тайлбарлсан гэж ойлгосон чинь за арай штэ манай ах нэр алан. За тэгээд энэнийг нь үлгэж аваа дараагийн бас зургийг манай нэвтрүүлэгч өгөх Наив Букеле гэдэг энэ хүний бас жиргэн дээр энэ Трампыг дэмждэг бас жиргээч юм шиг үлээ. За тэгээд энэ жиргээч дээр байгаа зурган дээр энэ яриад байгаа шивэснүүд буюу дээдлийн MS13 гэдэг нь байхгүй нь тодорхой. Угаасаа энийг ингээд зургийн сүүлд нь ингээд нэмээд баг юм ингээд бичсэн байгаа хгүй. Тэгээд эднээс одоо бандсан хүн ална гэдэг үлээ. Эцсэндээ хүн ална гэдэг үлээ. Тэрэн шиг одоо ямар ч гимгүү хүнийг эсвэл батлах нотлох баримтгүйгээр хүнийг гаргацсан болж таарад байгаа хгүй тий. Одоо энэ харуулж байна. 3 хүүхдийн аав гэдсэн шүү дээ энэ залууч чинь тий. Энэ Абриго Гарсия тий. За тэгээд энэ хүнийг гаргацсаныгаа сүүлд нь одоо нөгөө эцсэндээ одоо янз янзын юм зураг хүртэл гаргаж байгаа. Тэр тавьсан зураг нь бас тийм ээ. Америкийн нэгэн улсын ерөнхийлөгч Хөөе ингэ цаас бариад сууцсан. Тэрийг харсан. MS13 мөн ингээд тэгээд илхий юм болж байна бас тийм ч. Манай хүн алнаа. Саях бүр тэгтээ бас л чанга орж ирж шүү. Би бүр үнэхээр тэр MS13 гэдэг тоогийн зүгээр л ингээд энэ бол ийм юм гэсэн утгаар ингээд дээр нь пентер тавьсан тоол гэж харсан шүү. Шивээс гэж боддоггүй шүү. Тэрийг нь эсвэл магадгүй Трамп өөрөө итгээд ээж магадгүй ойрын үнэ магадгүй буруу сонсоод ч юм уу. Магадгүй манайх ерөөсөө амьдралдаа шивээс хэлж үзег баг. Шивээс гэж мэдэхгүй бах те. Харин тийм баг. Нууч зүйл биш л те. Энэ чинь битүү шивэстэй байхгүй би. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Холливуудын жүжигчин Том Крузтэй холбоотой. За тэгэхээр Том Круз нэгэн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйтэй нэр холбогдоод байна. Дахин одоо өнгөрсөн 2 сард энэ хоёр чинь Лондон хотод нисдэг тэрэгнээс буусан бол өнөөдөр өчтөр бас дахиад л нисдэг тэрэгнээс буусан байна. Том Круз чи ядахад энэ хүүхэн мөхөө эргүүлэхээр машин тэргээр эргүүлдэг юм байна гоо. Зүгээр л нисдэг тэргээр эсвэл хувийн онгоцоор төв дамнан өөрөө жолоодож эргүүлдэг юм байна шүү энэ ч тоо. Өө тэр нэг саяхан кинонд тоглож байгаад хүл нь хугарсан шүү дээ. Гайгүй байгаа. Гайгүй юм байлгүй одоо тэгээд хүүхэн эргүүлээд яваад байгаа юм л да. За Анна де Армас гэдэг энэ куб гаралтай жүжигчин бүсгүй бас сүүлийн үед Холливуудад нэлээ одоо хүч дүрэн орж ирж байгаа. За Бен Аффлектэй нэг хэсгээ үерхсэн Deep Water гэдэг кинонд хамт тоглосон. За үргэлжлүүлээд энэ чинь Blonde гэдэг кинонд Мерлин Монрогийн дүрийг бүтээгээдсэн. За энэ бүсгүйг бол одоо ингээд Холливуудын одоо яг орчин цагт байгаа хамгийн сайхан үзэсгэлэнтэй сэтгэл татам бүсгүйчүүдийн нэг гэж үзээд байгаа. Би киног нь үзсэн, би Монрогийн үзээгүй. Би тэр нөгөө Бен Аффлектэй тоглосон киног нь үзсэн л дээ. Ямар үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй хүн тачаангуй байна гэж ийм хэлдэм байна мэн гэж би одоо бараг хичээл аваад байгаа юм шүү. Энэ үнэхээр гоё бүсгүй заяа. Чи киног нь үзээрэй. Тэр ямар гайхалтай бүсгүй гэсэн чинь за Том Круз маань энэ жил 62 настай. Харин Анна де Армасын хувьд 37 настай. Тэгээд 4 сарын 29-ний өдөр энэ хоёр маань нисдэг тэрэгнээс хамтдаа бууж яваана ингээд одоо папарацуудын дуранд өртөөд хүмүүс ингээд яриад шуугаад эхэлсэн байна л да. Тэгээд Анна де Армасын төрсөн өдөр одоо 30-нд буюу өчтөр болсон. Тэгэхээр төрсөн өдрөөс нь өмнөхөн одоо Том Круз тийшээ нисдэг тэргээр авч нисээ. Тэгээд энэ хоёр маань заяа. За анхны болцоо шиг тийм ганган гоё хувцастай биш зүгээр л энгийн бэлтгэлийн хувцас Джеймс Менстэй явж ийсэн нь харилцааны айгуу тийм шин төвшөнд хүрсэн юм уу гэсэн ийм шуумын угаас нөгөө шар мэдээлэлээс айдаж угаасаа тэгэл юу одоо нөгөө өвсийг бухал болгоод ярьдаг болохоор тэгэл мэдгүй одоо зөв бэлтгэлийн хувцастай уулзч болтгүй ч юм хайшиж чинь зүгээр тэгэл яриад байгаа байна. Улаан хевсэн дээр юм шиг л болцох хэрэгтэй. Тэгвэл болцож яах юм. Тэгэд өнгөрсөн 2 сард Лондон хотод бас энэ хоёр маань бас нисдэг тэрэгнээс буугаад хамтдаа оройн зоог барьсан юм байна. Гэхдээ энэ үеэрэнд иргэдэн хүмүүс байсан. Тэгээд бас л ингээд шар хөвлөхийн шуурал ясаа үерхэд байгаа юм уу та иргсэн чинь үгүй бит хоёр ингээд дараагийнхаа киноны талаар ингээд агентуудтайгаа төлөөлөгчдөйгөө хамт оройн зоог барьсан. Бит хоёрын хооронд ямар ч романтик юм байхгүй. Бараг бит хоёр бие биенийг нөгөө адилхан нэг хүүсийг хүнлгэж хардаг ухааны юм яриад тэгж өнгөрж исэн юм байна. Гэвчиг энэ нь ингээд одоо үргэлжлээ дахиад одоо ингээд 2 сард хоол ижсэн хоёр маань одоо энэ 4 сарын сүүлээр дахиад нисдэг тэргээр ингээд нааш цаашаа ята Том Круз ч өөрөө нөгөө нисээд байгаа шүү дээ. Өөрөө нэрээ нисгэгч шүү дээ тий. Чи кинонд тоглохын тулд нисгэгч болсон гэдэг. Топ Ганда тоглохын тулд өөрөө аль бие усаар бүр сүнөөгч онгоцны нисгэгч болсон гэдэг баг шүү. Тэгвэл харахгүй шүү дээ. Тэгээд одоо би тийм бодоод авах за энэ нөгөө том хүмүүсийн тэ болцоо ч тустай байд юм байна гэж бодвол юу нисдэг тэргээр хүүхэн дагуулж явж шүү дээ. За хамтран ажиллагчдад танилцуулах юм манай нэвтрүүлэгтээ амьсгалах агаарыг тань бид халамжлын өрөөтэй Air Care компани хамтран ажиллаж байна. За тэгэхээр Air Care
air condition агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийг мэрэгжлийн төвшөнд тань суйрлуулж зөвлөгөө бас давхар өгдөг юм хамт олон байгаа. За air care-ийн маань нэг юмараа их онцлогтой. Энэ юу вэ гэхээр Японы алдарт Panasonic брендийг альбан ёсоор оруулж ирэх хэрэгтэй дистрибьютор болсон. Тэгэхээр одоо Panasonic болон air care брендийн бүтээгдэхүүнийг санал болгоод Улаанбаатар хот болон орон нутагт угсралт суйрлуулалтын үйлчлэгийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байгаа. За ер нь ингээд гэртээ эсвэл оффистоо air condition авч суйрлуулах гэж байгаа бол маш бас бодолцох хэрэгтэй юм байлээ. Хүчин чадлыг бодолцсон, ер нь хаана байрлуулах вэ, ямар нь зохих вэ гэдэг олон асуудал байдаг. Тэгэхээр air care-ийн хамт олон бол танд зөвлөгөө, мэрэгжлийн хамт олон. За ингээд мэрэгжлийн зөвлөгөө өгөөд танд яг таарах сонголттойгоор хүрэх юм байна. За тухайлбал 1 HP, 1.5 HP, 2 HP, 3 HP гэд хүчин чадлыг нь танд яг таарах тийм сонголт бол эднийхт бол байгаа. За дээрэс нь air care-ийн air conditioner-ийн онцлог нь Panasonic брэнд гэсэн. Panasonic брендийн онцлог нь Nano X гэдэг ийм технологитой. За Nano X гэдэг технологи бол air condition. За дээрэс нь энэ вирусын эсрэг, бактерийн эсрэг үйлдэлтэй 99.9% цэвэршүүлэх, сэрүүцүүлэх шийдлийг нэг дор цогцоор өгж байгаа. За бас давхар одоо агаар цэвэршүүлэгч гэж бас нэгэн төлөөр хэлж болох нь байна. Ийм тоног төхөөрөмжийг тань санал болгож байна. Сумаар нилээд хэдэм туулаа буудах гэдэг шүү дээ. Тэгэхээр air care брендийн air conditioner-ууд нь цахилгаан зарцуулалт болон дуу чимээ бага, тодорхой температурт халуун хүйтнээр ажилдгаараа онцлог. Тэгэхээр айл өрөх албан байгууллага, эмнэлэг, амралт сувлал, байгууламж, худалдаа үйлчлэгээний төв, зөөврийн сууц гэд дотоод агаарын чанарыг сайжруулах, сэрүүн тав тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай бүх төрлийн орчинд ашиглах боломжтой air conditioning худалдаа угсралт суйрлуулалтыг air care-ийн маань хийж байна. За тэгэхээр одоо хавар болж байна. За Монголын хавар бол алдартай. За тэгээд нэг өдөр нь өвөл болол нөгөө өдөр нь зам болол ингээд одоо сэлгүүцэд савлаад байдаг. За тэгэхээр air conditioner зөвхөн бас хүйтэн агаар бий болохгүй, бас дулаан бас болгодог. Өөрөөр хэлбэл яг таны байгаа орчинг яг тогтвортой тохиромжтой агарыг зохицуулж өгдөг гэсэн. За тэгэхээр air care-ийн air conditioner-ууд нь одоо энэ хаврын савлгатай мөчөд ч гэсэн хүйтэн байвал дулаацуулаад халуун байвал цэрүүн байлгаад маш тухтай орчин танд бий болгож өгнө. За тэгэхээр найдвартай, хүргэлттэй, түгээлийн үйлчилгээтэй air care-д та бүхэн хандъя гэвэл 95-8 9432 юм байна. 95-8 9432. За вебсайт нь aircare.cg-ийн юм байна. Air care цэгийн л ороод та бас сонирхоод үзэж болно. За Facebook пэйж нь бол Air Care гэд хайвал аль бисны пэйжнийгаа лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За манай нэвтрүүлэгтээ амьсгалах агарыг танд бид халамжлын ураатай Air Care хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За ганц мэдээ хүргээд л дуусах юм байна. За тэгэхээр хамгийн гол одоо хүмүүсийн анхаарал татаад байгаа мэдээлэл бол GDP гэдэг хайлт. За одоо дэлхийд даяар одоо Америкийн нэгдсэн улс ялангуяа хайгаад байна. За яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын яг энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцдог байгууллага байдаг. BEA гэж нэрлэдэг юм байлээ. BEA-с өчигдөр GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн үзүүлэлт нь ямар байсан бэ гэдгийг зарласан байгаа. Зарлагтаа юу гэж зарласан бэхээр тэг 1.3% дотоодын нийт бүтээгдэхүүн агшжээ гэж зарласан. За энэ олон асуудлыг дагуулж л та тэрийн орондоо хийсэн ярилцлага дээр Трамп энэ тухай ярьсан. Энэ тарифтай холбоотойгоор ямар нэгэн байдлаар яагаагүй, агшаагүй гэж одоо Трамп зөвтгсөн. За олон талаар эдийн засагчд одоо янз янзаар одоо ингээд анхаарлаа хандуулж эхэллээ. Энэ бол маш том дохио. JP Morgan одоо дэлхийн эдийн засгийн хямрал болох нь 60% магадaltaй байна гэж одоо зарлж эхэлж байна. За олон том банк болон санхүүгийн институтууд ингээд ийхүү одоо хямрал болох гээд байна гэж байна. За үүнтэй холбоотой Америкийн нэгдсэн улс бол одоо янз янзын савлж байна. Гэхдээ үүний шалтгаан бол Трампын тарифтай холбоотойгоор худалдааны бодлого өөрчлөгдөж байна. Тодорхойгүй бус байдлыг бий болгож байгаа хамгийн том нөлөө байна. Нэрнгээсэл тодорхойгүй байна. За бид нар сонирхогчдод бол маш сонирхолтой байгаа. Гэхдээ яг эдийн засгийн гол одоо цохилох хүчнүүд нь явж явах хэвээр энэ салбарын тодорхойгүй байдал гэдэг бол ерөөсөө л хамгийн муу мэдээ юм байна. Тэгэхээр тодорхойгүй бус байдлаас болоод Трампын тарифаас болоод ийхүү эдийн засгийн хямрал одоо агшилт болох нэ. Энэний ихний тохиол Америк нэгдсэн улсын эдийн засаг тэг 3%-аар агшлаа. Эхний одоо улиралтаа агшлаа гэдэг мэдээлэл гээд анхаарлыг татаад байна. За тэгээд өөр бас энийг дагаад ямар асуудал яригдж байгаа вэ гэхээр за ингээд Трампын тариф тогтоосноос хойш тариф тогтоох чинь гээд юу яасан юм бэ? Энэ одоо агшилтаа гарсан шалтгаан бага хүмүүс маш олон бараа импортлоод оруулаад ирсэн юм байна.
Төрүүлээд одоо импортлцсны дараа үнэн өсчүүл бүр үнэтэйгээр оруулж ирэх учраас маш ихээр татан авалт хийсэн. За энэ нь одоо гадаад худалдааны тэнцвэрийг маш их алдагдaltaй харуулснаас болж агшилт үүссэн байна гэж бол хэлж байгаа. За дээрэс нь Трампд олон компаниуд очиж хэлж байна гэж эдийн засгийн шинжээтэд хэлсэн байлээ. Удахгүй Америк нэгдсэн улсад хомсдол болох гэдэг байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол болох гэдэг. Яагаад тэгэхээр одоо тариф өндөр тогтоож гарч байна. Америк нэгдсэн улс бол өөрөө үйлдвэрлэгч улс биш. Ихэнх нь хятадаас авч байгаа. Өндөр тариф тогтоожвол энэ манай дэлгүүрүүд удахгүй хоосрох гэдэг байна. Бараа бүтээгдэхүүн ердөө 2-3 хоногийн нөөцтэй байна. Гих мэт байдлаар ингээд бас тодорхойгүй, ойлгомжгүй юм байдлыг үүсгэж байгаа юм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex үн цасны компани хамтран ажиллаа. За мөн Air Condition агаар сэтгэлтийн тоног төхөөрөмжийг оруулж ирдэг Air Care хамтран ажиллаа. Сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа харъя. Баярлалаа Царамута.